өнгөрсөн хугацаанд нөгөө ээжүүдийн 50 мянган төгрөгийн цалинг 500 болгохоор одоо итгэл ажиллана гэдэг зүйлийг ярьж ирсэн. Тэгэхээр энэ асуудал дээр та ер нь анхаарч байгаа юу? Шийдэл гарц байв нь 500 болохгүй мөн гэхэд аль нэг нэгдүүлэхдээ өнөөдөр нэг памперсны л мөнгө шүү дээ. Үндсэндээ цалинтай ээж 50 мянга бол. Би өнөөдөр ч энэ байр суурин дээр хэвээр байгаа. За энэ асуудлыг анх өндөхдөө зөвхөн энэ 50 мянган төгрөгийг одоо цалинтай ээжийг 500 мянга болгох ёстой гэдэг ганц асуудал сэдв дээр бол яриаггүй. Өнөөдөр Монгол улсын хүн амын өсөлтийн асуудал, хүн амын өсөлтийн хурдад саарч байгаа, удаашрж байгаа. Өнөөдөр бид нэр хүн амын өсөлтөө одоо зохист хэмжээнд нь авч явж чадахгүй бол урд хойд хоёр хөш маань ямар том гүрнүүдийн дунд бид одоо оршиж байгаа билээ. За өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэс суурь болсон хүн ам зүйн бодлогоо бид нар орхигдуулаад байна гэдгийг одоо энэ асуудлыг ажлын хэсэг ахлаад ярьж хэлж явахдаа одоо хүндсэн нэг сэдв нь бол энэ юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нийгмийн хамгааллын тогтолцоонд халамжийн асуудал, хамгааллын асуудлыг ялгаж салгаж чадахгүй хэвээрэл явж байгаа. За цалинтай ээжийн хөтөлбөр, хүүхдийн мөнгө олгодог энэ хөтөлбөрүүд бол халамжийн асуудал биш. Энэ бол нийгмийн хамгааллын тогтолцоо байх хэвээр. Бид нар халамж гэдэг бол зорилттой түвшиндөө хүрч явах хэвээр. Зорилттой бүлэгтэй. Хамгааллын тогтолцоо бол хүн амын өсөлтийг дэмжсэн. Хүн ам зүйн бодлогыг дэмжсэн ийм бодлогын тогтолцоо байх хэвээр. Тэгэхээр энэ бол халамжийн зардалд ороод яваад байгаа нь өнөөдөр ямар нэгэн байдлаар өсөлт авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Тийм болохоор нийгмийн хамгааллын багц хуулийн төслийг энэ хамгааллын сайдаар ажиллаж байхдаа 7 хуулийн төсөл санагдаж байна. Багцаар нь урган барихаар бэлдээ танилцуулга хийжсэн. За энэ хуулийн төслүүдийг яаралтай урган барих хэрэгтэй. Ингэжээж бид нар дараа нь энэ халамжийн тогтолцоо, хамгааллын тогтолцоогоо ялгаж за одоо тэр олон хүүхэд төрүүлсэхийг урамшуулах, за дээр нь хүүхдээ харж байгаа ээжүүд олгодог энэ цалинтай ээж хөтөлбөрийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа хүн ам зүйн бодлогоор бас татварын хуулиудтайгаа уялдуулж олон хүүхэдтэй айл өрхөд татварын хөнгөлөлт орон сууцны дэмжлэг үзүүлдэг болох зэрэг энэ хүн ам зүйн чиглэсэн хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх ёстой юм байна. Сая 2026 оны улсын төсөв хэлэлцэж байгаа үед энэ асуудлыг үнэхээр одоо шууд энэ төсөвт орох ёстой гэдэг ачаал нэмэх ийм төсвийн боломж хязгаар нөөц үнэндээ байсангүй. Энэ төсвийн одоо 26 оны төсвийн хэлэлцэх явцад бол багш нарын цалин улсны асуудал, эмч нарын цалин улсны асуудал, ахмадын тэтгэвэр тэтгэмжийн асуудал, дээр нь эдийн засгийн өсөлт бас тийм боломжтой нөхцөл байдлыг хангаж чадсангүй. Аль болох төсөв нэмэгдүүлэхгүй байх, өсөлтийг хязгаарлах юм бодлого барьж засгийн газраас барьсантай холбоотойгоор шууд өсөлтийг 420 тэрбум төгрөгөөр нэмэх боломж бол гарсангүй. Тэгэхээр цаашдаа энийг бодлогын хэмжээнд өөрчилж асуудлыг оруулах ёстой гэдэг байр суурь маань хэвээрээ байгаа энэ дээр ажилласаар байна. Улс орны болгон энэ хүн амынхаа өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд өөртөө арга хэмжээ авч байна. За хамгийн сүүлийн мэдээлэлээр бол бүгд найрамд хятад ард улс одоо 26 оны 1 сарын 1-ээс эхлээд төрөх үеийн бүх үйлчилгээг өргөн үзүүлэхээр шийдвэрлсэн юм. Тухайн улс бол одоо дэлхийд хүн амынхаа дагаар хойш доодог гэдгийг асуудал сэтгэлд одоо жилээс асуудлынх нь нэг бол хүн амын өсөлтийн бууралт байна л да. Тэгтэл манайд бол өнөөдөр ердөө 100 мянган төгрөг, сарын 50 мянган төгрөгөөс л хэтэрч чадахгүй л ах шиг. Тэгэлгүй яг хүн ам зүйн бодлого гэдэг бол улс төрчүүлж авч явдаг бодлого биш. Бид нар 4 жилийн циклээр энэ бодлогыг хөдөлгөөж өөрчилж бэлэн мөнгө амлдаг тогтолцооноос салах ёстой. Хүн ам зүйн өсөлтийн бодлого бол улс орны үндэс суурь болсон доктортой хөгжлийн суурь бодлого байх ёстой. Тийм учраас энэ хүн ам зүйн асуудал дээр өнөөдөр бид нар мэргэжлийн боловсрогчны бэлтгэхээс эхлээл анхаарах ёстой. Хүн ам зүйн чиглэлийн судалгаануудыг хийх гээд ингээд үзэхээр өнөөдөр тоолоод гарын 10 хүрээнд багтахааргүй цөөн тооны судлаачд байна. 6-7 хүн л багш байна. Монгол Улсын их сургууль дээр хүн ам зүйн асуудал хариуцдаг энэ чиглэлээр хүмүүсээ бэлтгэдэг тэнхим байсныг тутам буулгаад өнөөдөр нэг тэнхимийн харьяанд жишээлбэл явж байгаа ч гэжээ. Тэгээ цаашдаа бид нэр энэ хүн ам зүйн өсөлтөө судалдаг судлааччгүй болох нэ. Нөгөө талдаа хүн ам зүйн асуудал өнөөдөр айлч агентлагийн асуудалтай алга. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэдэг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны уртл дээр гэр бүл гэж нэмээд хүн ам зүйн асуудлыг хариуцуулж байна гэвэл энэ болохдлаа. Яагаад гэвэл гэр бүл гэдэг бол хүн ам зүйн доторх нэг л хэсэг бүлэг. Гэр бүл болоогүй хүн ам зүйн асуудлыг яах вэ? Хүн ам зүйн бодлогын асуудлыг яах вэ? Тэгэхээр энэ хүн ам зүйн бодлого дээр бол их хурлын төвшөндч тэр засгийн газрын төвшөндч тэр ерөнхийлөгчийн институцийн төвшөндч тэр нэгдмэл бодлогоор үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой асуудал гэж үзэж байгаа. За энэ асуудлыг би бас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичигтч гэсэн танилцуулж, за энэ асуудлаар зөвлөмж гаргах шаардлагатай байна гэдэг зүйлийг ярьж бас хамтарч ажиллаж байгаа асуудлууд байна. За баярлалаа. За